чөтгөр шүглсэн байшин. Тэр үед буюу 1913 онд би Петербургийн их сургуулийн төгсөлтийн шалгалтаа хүртсэн оюутан байгалийн шинжлэлээр мэргэшиж байв. Литвагаас сурж байсан Войтек хэмээх дотн найстай байлаа. Тэр анагаахын салбарт төгсөж байсан юм. Би их сургуулийн хажууханд Войтек Нева мөрний цааталд арай холсон. Тиймээс бид хоёр голын иргэдэх финийн болонгийн чулуугаар ирсэн жижиг шилтгэний дэргэд байн уулздаг байлаа. Тэр шилтгэн ил хууль, баргар, дүнсгэр. Бид хоёр BBS гэр гэрлүгээд өхүүлэнгээ маргалдаж ном хаялцсан дэрэгдүүр нь өнгөрөх нь олонтой. Өдөр шөнө хидийд ч ингэж явхдаа гэрэлгийгээ асаж хэн нэгэн хөдөлт сүйтгэнхийг харсуудаагүй. Энэ шилтгэнд амьд амтан байдаг шинж тэмдэг байхгүй. Чухамхүү ийм байдал нь бидний сониуч занг татсан юм. Бид хоёр залуу насныхаа зүүн бэлгээд эвэргэн тэр байшингийн тухай байхгүй элдвийн таамаг таавар зохион дэлгдэг байлаа. Ил бөглөө байшинд хартаа ир нөхөртөө цаашлуулсан хэн нэгэн үзэсгэлэнт гүнж нүглээ намжил суудаг үе хэмээн өгүүлнэ. Харин би энэ шилтгэнд олон жил хүн суусангүй. Нэгдүгээр давхрын битүүлэн хаасан цонхнууд, зэвэнд дэгдсэн уран хийцэн хайс хашаа, гол хаалга руу очдог зам, намхан шатны завсар зайлхаагаас ургасан хөвд ногоо үүнийг гэрчилж байна хэмээн нотлно. 9-р сарын сүүлчээр энэ эзэнгүй нууц агуулсан шилтгэний хавийг шүүрддэг хашаацнаас байгалийн сайхан дунд төдийгүй хотын төв дунд оршдог ордон яагаад гээгдмэл байна вэ хэмээн лавлав. Цэвэрлэгч өвгөн хариу үг дууралгүй гар дайлан загалмайлж залбирлуулдээд бид хоёрыг тухайн ширтгэд ихэд гайхав. Түүний энэ байдал бидний аазгааг асааж Нева мөрний иргэдэх энэ байшингийн тухай хамгийн ямар ч үнээр хамаагүй мэдхийг зорлоо. Үн хөлс нь ёр гавсангүй. Хажууханд байдаг зөөвөрчтийн цаа уушин газарт түүнийг даагуулan орж ганц жуун захдуу арх хямта талах авч өгөхөд нууцын уяа алтуурав. Тэр нь оюутан бидний мөчөг тачиг төсвөөс өмцөм хороосон ч шилтгэний нууцаас бид мэдэж авлаа. 20-од жилийн өмнө энд сууж байсан грекийн нэртэй дуучин явсан ихнэр нь өөр хүнд сэтгэл урвсан юм уу? Ямар боловч хаяад явжээ. Гүнтэн намаа хорлжээ. Алс зайдууж төрдөг гүнгийн өв залгамжлагсад шилтгэнийг хідэнтэй хөрслөн хүн суулгасан боловч хөслөгсдийн нэгэн ч ганц онч чадсангүй юм. Нэг хөслөгч ганцхан хоногтой галзуурсан байж өөр нэг нэн хөрөнгийг хоослов. Тэр цагаас хойш шилтгэнд хүн шагаахаа боллоо. Түлхүүр нь орон сууцны захирагчд байдгийг цэвэрлэгч өвгөн хэлж хаягийг нөглөө. Өвгөний яриа хөнгөн хийсвэр залуус бидний хөөрөв сэтгэлийг дэврээж шилтгэний эрэлгийг хөөн ариутгах зориг бадрав. Ийхүү бит хоёр мөнөөх шилтгэний түлхүүрийг гартаа хийхээр захирагчийн руу яв. Оюутан бидний гаднаас таних дүрм товц хин хүнд итгэл төрүүлэхгүй. Иймээс бид Литвагаас ирэх чинэлэг садан төрлүүд нэг улирал суух байр хайж ол гэсэн юм хэмээн хатангар өвгөнд худал залав. Залхаа өвгөн шилтгэний талаарх дам үгийн тухай амнээсэнгүй. Харин ч сайн сайхан ордон гэж магтав. Тэгэхдээ олон жил эдлэгдээгүй эзүүрч зэвэрч гүйтсэн учраас бидний ах дүүс орхоос өмнө их засвар хийвэл зүгээр гэж зөвлөн сануулав. Бид хоёр түлхүүрийг бушуухан гартаа хийж авах хэмээн адгахдаа тийм засвар хийх зав зай байхгүйг нотлон дургуутслаа. Чөтгөр шүглсэн тэр шилтгэнд орж үзсэн гэхээс тест чадан ямар ч адал явдал толгоороо умпахад бид хоёр бэлэн байлаа. Бид хоёрын шалтгаалал үнэмшилтэй болж яхэр өвгөн жаахан тэнэгэлцснэ. Олонний айдас дөрүүлсэн үнэн худал ярианаас хагцхын түүс болсон тэр гадна хаалганы том, дотор хаалганы жижиг хоёр түлхүүр өгтөө. Ингиж хүн суулгахад унах орлогооч бодсон нэлт байлаа. Түлхүүр өгөөд бид хоёрын биеийн байцаалт үнэмлэхсэлт шаардлагагүй хаяг бичиж авлаа. Бид хоёр тэр шилтгэнд шууд очив. Гол хаалганы зэвэрсэн цоожийг хүч авахын түлхүүрдэж далдын нууц шүглсэн байшингийн хаалгыг нээх үед Петро Павловын цайз дээрх цаг яг үдийн 12-ын дохиог хангинуулав. Байшингийн дотор тал зузаан тоосон тарагдаж аалзны шүлсэнд хэрэглэгдсэн эд огшил нь эмх цэгцтэй цэмцгэр байлаа. Үүдний цэлгэр өрөөнд орохууд хевс дэлгээстэй шат өөд өгсчээ. Баруун гар талынх нь хоол цайны өрөө рүү, зүүн гарынх нь Нева тийш харсан цонхтой цэлгэр тасалгаанд орох хаалга ажээ. Энэ тасалгааг бид хоёр их хянуур ажиглав. Хананд ухмал зуухны дээр толь тавьжээ. Зуухны эсрэг талын хананд харж ханашгүй үзэсгэлэнтэй бүсгүй том хөргөлгөөстэй сайх дуучин бололтой.
Зуухны дэрэгдэх түвшлэгт хоёр жавдан сандлын нэг нь онхолджээ. Тэр сандал гэрийн доторх эмхийг алдагдуулсныг би засч тавилаа. Энэ зуухны дэргэд хоёул шүн зонттой золгыг хэмээн Вайтг өгүүлнэ. Түүний санал надад таашаагдлаа. Чи лонх коньякийн үнд илэх үү гэж найз маань ловлоо. Мөнгө байхгүй. Харин миний авгах сүүлчийн удаа эрэхтэй үлдээсэн лонх арх би. Би аваад ирэмцгэлээ. Яасан зэврүү юм бэ? Алуу галлаа. Би түлээ авчрыг гэв. Маш зөв гэхэд Вайтг гарлаа. Би ганцаар өлтөв. Анир чимээгүйгээс чих дүнгэн нь хөшиг татаастай харанхуй дүнсгэр өрөө бүхий хоол ундны газарт чийдэнгийн болор бүрхүүл гэлбэж үзэгдэнэ. Тэр өрөөгөөр сэлгүүцэд буцаж ирлээ. Зуухны дэрэгдэх сандал онхолдсон байлаа. Чөтгөр ав. Би сая засчтай ойцтэй. Вайтг л унахчихваа да хэмээн би өөртөө ярив. Ийхүү сандлаа босгов. Дуучин авхай над руу уйдгартай хагаад буур таяа ширтэнэ. Ямар ч сайхан хүүхэн битээ. Ийм хүүхний төлөө амьд явж амиа алдаж болно. Вайтг эргэж ирэхгүй удав. Тэгснэ дөрүүлж дүүрэн түлээж ирсээр түлээний агуулгын хүнтэй хурч ирлээ. Түүнд түлшний нүн хөлсийг өгөөд бит хоёр хідэн тайртас зууханд хийж бусдын дэрэгдээ тавилаа. Петербургийн ман нөмөрсөн намрын сүүл сард эзэнгүү удсан байшин дотор хүйтэн зэврүүн. Вайтг танилуутай зайлж унтлахаар явх болж бит хоёр оройн яг 10 цагт Нева мөрний гүүрэн дээр уулзъя. Дулаан хувцлаж ирийгээд лонх коньяк дарслаа авчирхаар тохиров. Би гэртээ ирж унтлаад суудаг айлынхаа охиныг жаахан эрхлүүлв. Нойргүй хонохтул амраад авъя гэхдээ хүнжилт орж төдөлгүй нам унтжээ. Сэрэхэд харанхуй нөмөрсөн байлаа. Шүдэнд зорж харваас цаг 8 өнгөрчээ. Чөтгөр ав. Би өдрийн цагаар ингэж нам унтаж байсан удаагүйсэн. Яаруу сандруулаа авч өстэй дайлийн халаасанд чихээд лонхтойгоо өртөлж бошуухан гарав. Өрөөний босгоор давхад хаалган доор хуудас цаас хэвтгийг харсан боловч юу бичих сачиг вэ гэж үзэж саадсан чгүй орхив. Гаруута гүүрлөө зүгэллээ. Дэми яарчээ. Болцсон цаг яагаачгүй санаж. Өөрийнхөө адгуу бачимдууг зүхээд гүйтэнд удаан хүлээхээр шийдлээ. Гэтэл гүүрийн хашлаг түшиж намааг инээмсэглэн харж зогссон Вайтгийг хараад ихэд гайхав. Тэрвэр дууралгүй гар барьлаа. Их тогтлон бууг ажиглалаа. Бит хоёр шилтгэний хаалга хүртэл юу ч ярилцсангүй. Төмөр хайсны хаалгыг хятнуулан нээж ороод хормын дараа шилтгэний мөнөөх танхимдаа оров. Гал түллээ. Бит хоёр лаасааж зуухны тавцан дээр тогтоотол ёр олигтой бадарч өгдөггүй. Дөлн гинт дүрс хийж зуухан дээрх толинд дуучин хатагтай хөргийг тусхан гэрэлтүүлснээ дорхноос харж бараг бөхөж харанхуй татуулна. Зул шиг сарваан бадамлахыг яана. Миний дотор бачуурч айдас хүйдс юр төрсөнгүй. Харин ч улам зориг сэргээд байх шиг. Найз минь айсан янзгүй гагцгүй өрдийнхөөсөө дуу шуун зөөрчээ. Тэр тасалгаан дотор нааш цааш хэд алхаснаа төшөөрөх сандалд тоглон суугаад гал руу ширтлээ. Хуураймад дачигнан асч эзгүүрсэн өрөөнд хурсан чиглэг хүйтнийг аажмаар хөөлөө. Буланд эртний цаг тавиастай гарав. Түлхүүр нь дотроо байлаа. Би цагаа арж тааруулаад түлхүүрдөв. Цаг нэгэн хэмээр цохилж эхэллээ. Үүнээс хойш цаг тогтомд бөглөөхөн ишиг уянгалах болов. Энэ нь огт санамсаргүй сэтгэл сэргээх хань боллоо. Би лонхны бөглөөг молтлоо. Сайхан дарс байлаа. Вайтг Николаевын хийцэн халтарч илэгдсэн балтайгоор хөлөө хувчлаа. Би өстэй дайлаа хөдрөөд өөдөөс нь харсан сундалд тухаллаа. Гал хатуу дарсны элчинд дорхноо би тавирлаа. Вайтгийн хацар улаа бударч ирэв. Бит хоёр ганц нэгэн үг сольж байснаа бүр дуугаа хурав. Петербургийн намрын шөнийн намгүн биднийг нүмерч хаяа нэг удаа годамжаар өнгөрөх морин тэрэгний туурай точигноно. Саяхан төлхөөрсөн цаг эзгүүрсэн ордны зүрх мэт нэгэн хэмээр тодхон цохлов. Би удаан дуугаа сууж тэссэнгүй. Бидэнд ямар нэг хий үзэгдэл үзэгдэн гэдэгт чи итгэж байна уу гэлээ. Үгүй хэмээн тэр тоомсоргүй хариу өчөв. Тэгвэл маш харамсалтай. Бидний өмнөх хүмүүсийн ухааныг юу өмүүлсний учрыг мэдүү сонин шүү дээ. Энэ ширээн дээр уур савсан аяг кофе бий болвол маш гайхсан хэмэв. Тэгээд ширээ рүү даруй харваас бүдэг бадаг сөөмөлзөх лааны гэрэлд ширээ хов хоосон үзэгдлээ. Тиймхэн юм хамгийн аимшигтай байх хэрэггүй. Надад бол юу ч биш. Би материйн тухай огт мэдэхгүй юм. Петербургийнхэн бүхний ширээн дээр үдийд тавиастай аяг кофенд яагаад байж болохгүй вэ? Бидэнд бодит үнний нотлогоо байхгүй.
Үл итгэгсэд биднийг хүрээлэгч ертөнцийн үнэн бодитод итгэдэггүй хэмээн Войтик ердийн байдлаасаа их буйртай очив. Чи яг байна уу байхгүй байна уу гэдгийг нотолж зөхөх юм уугүй. Чамд гар өрхөд л болно шүү. Ийхүү би түүн рүү гар сонгож тэрбээр бидээ хүрэхгүйг оролцсон боловч түүнийг шүргэв. Чи маань цэв хүйтэн. Чамаас хүйтэн сэнгэнэж байна. Гүүрэн дээр бэртлээ зогссон байх нэ. Би ч гэсэн чи хүүцээд ирлээ. Дарснаасаа жаахан балгая. Петербургийн энэ манан будангийн алтай. Бит хоёр нэг жүн зов. 11 цаг өнгөрч байлаа. 15 хорон болсныг цаг тохиолов. Би Войтикийн өгүүлснийг цэгнэн үзнэ. Материас өөр амтайгаар орших юу ч байхгүй шүү дээ. Гэж хэлээд Войтик гинт дуугаагуурав. Цаг төчигнэн хором тоолж эхлэхэд би 1, 2, 3 хэмээнд тод дуудаж эхлэв. Яах гэж энд ирснээ санууд дүрсгүтмээр санагдан 8, 9, 10 гэж залгуулан тооллоо. Харахгүй юу? Ямар ч шинж тэмдэг алга 11, 12 матер хувирсангүй. Яг л байдгаараа байна хэмээн дуу алдан Войтик руу эргэв. Гинт өрөөнд харанхуй татсан гайхал төрүүллээ. 2 лаа бөглөө. Гэвч дүрлзэн ассан түлээний гал цэлгэр өрөөг тод гэрэлтүүлв. Ширээний гол донд уур савсан шингэнтэй жижигхэн цэнхэр шаазан тавиастай гараад би мэлрэн гайхлаа. Кофений үнэр хангалахад би өөрөө ирэхгүй ширээ рүү очивол ямар нэг зүйл нүрэглэн шүний нам гүмийг цочоолоо. Би огцомхон эргэж харлаа. Дөнгөж сая Войтик сууж байсан сандал онхолджээ. Хажууд нь огт танихгүй хүний зогц галын гэрэлд гарн тэлээтэй хэвтэн. Захнаас нь дээгүүр огтолсон хоолойн шарах ангааж толгойн их биесээ салах шахсан мэт харагдлаа. Би гадагш яаж гарч зөөвчин хэрхэн барьж авснаа ёр мэдсэнгүй. Гэртээ ирээд ухаан сэхээ оров. Өрөөндөө орохдоо Войтиктэй уулзахаар гарахад нүдэнд харагдсан ч би анзааралгүй орхисон өнөөх заасан дээр гიშгэв. Тэр нь Эрхэм Игнати Литвагаас авга ах маань хүрээд ирлээ. Надтай явж дөөр үзнэ гэж шалаад салтдаггүй. Дараа нь зоогийн газар намайг хооллуулах гин. Чадахгүй гэж татгалцалтай биштэй. Тэгэхээр далдын нууцтай шилтгэнд маргааш л очихоос өөр үгүй боллоо. Войтик. Би олон хоног өвчтөй хэвтээд эдгэрүүтэй найзтайгаа ч уулзаж чадалгүй Петербургээс яв. Миний халаасанд байсан шилтгэний дүлгүүрийг орон сууцны захиалагчд өгөв. Хэд хоногийн дараа миний тэнд оргисон үстэй дээлийг өгүүлсэн байлаа. Удалгүй дайнд игтлээ. Тэр үед би Варшавд, Войтик Петербургт байлаа. Хувьсгалын үеэр тэр ам өргөцснийг би 1922 онд сонсч үлээ.